За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Гамшигаас хамгаалах сургалт арга зүйн төвийн газар хөдлөлийн танхим таг ороод ирсэн. Онлайн хэсэгт нь зогсож байна гэсэн үг. За та бүхэн өнөөдөр хичээлийн гол заах зүйл маань газар хөдлөлтийн эрсдэл манай Улаанбаатар хотод тэр дундаа улсын маань хувьд хэрэг байгаа юм. За хэрвээ газар хөдлөлт бохиох юм бол иргэд бид бүхэн аюулгүй байдлаа эрхээ яаж хангахын гэдэг талаар багш нь та бүхэнд заавар зөвлөгөө өгнө гэсэн үг. За тэгэхээр манай монголчууд ерөнхийдөө бол нийтлэгээр газар хөдлөлтөд ярихаар газар хөдлөлт болохгүй гэж ойлгодог. Яагаад гэх нь ганцхан Японд бол эсвэл далайт хооронд болдог гэж ойлгоод байна шүү дээ. Гэтэл манай Монгол улсын хувьд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн идэвхжил давтамж маш өндөрсөж байгаа. Жишээлбэл улсын маань хувьд 2019 оны хувьд бол 32 мянга гарсан явж байгаа. За Улаанбаатар хотод нийтдээ 2000 орчим газар хөдлөлийн давтамж бүртгэгдсэн. 2000 гэдэг бол бага тоо биш тийм ээ. Маш их газар хөдлөлийн давтамж илбэгч байгаа учраас эрсдэл сүүлийн жилүүдэд ихсэж байна гэж ойлгож болно. За тэгэхээр газар хөдлөлтийн үед манай иргэд нийтлэхээр нэг 3-4-ийг барих хэрэгтэй гэж ойлгож байгаа. За газар хөдлөх юм бол яах вэ хүмүүстээ? Сонсч ирсэн үү? Ямар дүрм яригддаг вүлээ? За багш санаа өгье. Суу нуугад хүлээ штэ тий. Суу нуугад хүлээ. Яагаад энэ дүрмийг яриад байгаа юм гэхээр манай Улаанбаатар хотод нийтдээ нэг 60 шиг тохиолдол систем байдаг. За миний ардлын нийслэл Улаанбаатар хотын маань бичил мужилийн зураг харагдаж байна. Нийслэл хотод нийтдээ 60 шиг тохиолын систем байдаг. Энэ 60 шиг тохиолын систем маань хоёр үүрэгтэй. Нэгдүгээр үүрэг нь хэрвээ газар хөдлөлтөд тохиох юм бол иргэдэд биднэрт ганцхан минут юм намжиж анхааруулах юм. 1 минут юм. 1 минутанд та амжиж аюулгүй ажиллагаандаа шилжинэ гэсэн үг. Та магадгүй 5 давхарт эсвэл 10 давхарт амьдардаг бол 1 минутанд гадагшаа гарч амжих уу? Хүүхдүүд амжихгүй учраас тухайн объект дотроо суу нуугад хүлээ тэр нь хамаагүй яах вэ? Эрсдэл багтаамаа гэдгийг хэлээд байгаа хүүхдүүд. Тэрийг маш сайн ойлгож аваарай. За хоёр дахь тохиолдол систем маань үүрэг бол газар хөдлөлтийн чичиргээнүүдийг бүртгэж аваад жилийн эцэст за эдийн удаа хөдлөө гэдэг тоон судалгаа гаргаж өгдөг байх нэ гэж ойлгож болно. За тэгвэл хэдүүлээ өнөөдрийн хичээл дээр хамгийн гол зүйл нь суу нуугад хүлээ гэдэг гин дүрмийг яаж барих юм бэ? Суухдаа яаж суух юм? Нуугдахдаа яаж нуугдах юм? Хүлээ гэдэг нь ямар шигтэй гэдэг багш нь илүү дэлгэрүүлж тайлбарлаж өгье гэж бодож байгаа. За тэгэхээр манай иргэд нийтлэхээр буруу суудаг. Надад нэг хүүхэд туслах шаардлагатай болж байна. За ахын дөө. За манай иргэд газар хөдлөлтийн дадлаг сургуулиуд үеэр маш буруу сууж идэг. Жил болгоны 3 сарын 4-р 7 хоногийн пүрэв гарагт 16 цагт энэ нөгөө 60 шиг тохиолдол систем маань зэрэг дуурж дадлаг ажлыг хийдэг шүү дээ. 16 цаг 10 минутанд эхний төвшөрийн дохио дуурахад суу нуугад хүлээ дүрмээ барьдаг. 16 цаг 05 минутанд хоёр дахь төвшөрийн дохио дуурахад байраа орхиж гадагшаа гардаг. Цувраад толгой дээр хатуу зүйл барьдаг тийм үү? 3 дахь төвшөрийн дохио 16 цаг 15 минутанд дуурахад гадагшаа гараад цуглах талбай дээр очиж бүртгүүлдэг. Ийм 3 үе шаттай дадлаг сургууль явагддаг. Энэ дадлаг сургуулийн үед анзаарж байхад манай иргэд нийтлэхээр ингэж буруу суудаг байна. Яа суудаг вэ гэхээр доошоо явган суучдаг. За гарыг ардаа толгойнхаа ард тавцсан иймэрхүү байдалтай сууж идэг байна хүүхдүүд. Энэ суулт маань маш эрсдэл өндөртэй суулт байгаад байдаг. Газар хөдлөлийн нэг хүчтэй чичиргээний үед унах магадлал маш өндөртэй. Дээр нь хамгаалалт маш багатай. Дээр нь ингээд суучгаар маш өндөр байгаа учраас хэр оргийн санд ширээний доор багтах боломж хязгаарлагдмал байгаад байна. Харин энэ суултаараа нөгөө гадаа цуглах талбай дээр очиод ингээд суучих юм бол дэг журамтай, замбраатай бүртгэл явуулахад маш хялбар болдог. Тэгэхээр энэ суулт маань гадаа багтаа суулт байх нь шүү дээ, олон улсын стандарттай. Гэтэл бид нар гадаа багтаа суултаар объект дотор ажлын байр гэр орондоо ингэж сууна гэж буруу ойлгоод байна гэсэн үг. Тэгэхээр багш нь зөв суултын зааж өгнө. Зөв суултын зааж өгөөд хамгийн сүүлд нь энэ буруу суулт нөгөө багшийн зааж байгаа зөв суулт хоёрыг төхөөрөмжн дээрээ ороод хэдүүлээ харна. Багшийн яриад байгаа зөв байна уугүй байна гэдгийг хэдүүлээ шалгаж тестэлж үзнэ гэсэн үг байна. За тэгэхээр хүүхдүүдээ зөв суултын багш нь заах чинь 2 өвдөг газарт байрлалаа. 2 өвдөг 2 гар 4 мөч маань дөрүлээ хамгаалт руу шилжих хэрэгтэй. Түрүүний нөгөө буруу суултан дээр ямар ч хамгаалт байхгүй байсан тийм. За 2 гарын алгыг 1 гарын алгыг шилэн хүзүүний арталт байрлуул. Нөгөө гарын алгыг дагцны арталт. Дагц шилэн хүзүү хоёроо гараараа хамгаалж. Хүчтэй юм дээрээс нуурж оож ирэн цогчин. Энэ дээр чин дагцан дээр чин цогчих юм бол шууд газар дээрээ та яах вэ хүүхдүүдээ? Ухаалтаж унах штэ. Тэр нь газар хөдлөлтөд хамгийн түрүүнд гэрэлжид янз бүр юм хагарч орж ирнэ. Энэ хүзүүн дээр эсгээд янз бүрийн байдлаар бэртэх гэмтэх эрсдэл байгаад байгаа учраас хоёр гараараа амин чухал газруудаа хамгааллаа. Хоёр тохоогоо нүүрлүгөө сайн
авчиж өгнө. Энэ тохоог урагшлаад газар түргэнэ. За газар түрхэхдээ хоёр өвдгийг жоохон гадагшлуулж өгөх юм. Өөсөө нөгөө өвдгөө мөн ялгаагүй. Хөлийн уулыг гадагшлуулна. За ингээд ингэнэ гэсэн үг. Нөгөөдгөө мөн ялгаа. За энэ зөв суулт. Энэ суултаар газар хөдлөлтийн үед суучих юм бол эрсдэл маш багатай гэдгийг та бүхэн одоо ойлгож байгаа. Яагаад тэгэхээр нөгөө явган суудсан байгаа хүний өндөр чи ийм өндөр байна тийм үү? Тэр баргийн шил санал ширээнд ор багтах боломжгүй байгаа. Ингээд суучгаар маш намхан болж өгч байна. Тэр баргийн санал ширээнд ор багтах боломжтой болж байна. За дээр нь газар хөдлөлтийн нөгөө хүчтэй чичиргээний үед ерөөсөө унана гэж таах шаардлага байхгүй. За дараачийн давуу тал нь ингээ харахаар ямар ч булчин ажиллахааргүй байж байна. Миний хувьд бол энэ хоёр хөл байнга ажиллагаатай байна. Унчих гад унах тийм үү, эцэн цуцсан асуудал байдаг. За амьсгал чөлөөтэй авч болно. Энэ суултад маш олон давуу талууд байгаа хүмүүс. Энийг сайн хараарай. За хамгийн гол нь дараачийн хэлэх гэж байгаа зөвлөгөө мөн энэ суултаар суухдаа тухайн объектийнхоо хаа таарсан газараа сууж болохгүй. Жишээл одоо манай хүүхдийн үед энэ барилгынхаа гол хавцаанд сууж байна тийм ээ. Хэрэв хүчтэй газар хөдлөлтийн үед барилга нуралт өгөх юм бол энэ таац хэсэг голоор цуурах буюу V хэлбэрийн нуралт гэж ярьдаг. Голд байгаа аливаа биет аливаа зүйл яах вэ? Эрсдэх магадлал маш өндөртэй байдаг учраас энэ суултаараа суухдаа аль болох улан тохой ханаад бараад асуу. Даацын антай том цонх байхгүй, тов тавилга идэгэрсэл байхгүй. Ингээд тийм ширээ байх юм бол ширээн дор орчих юм бол хамгийн аюул багтай, эрсдэл багтаа суудаж ойлгож болох нь шүү. За та бүхэн харж байна. Бидний нөгөө заасанчлан манай иргэдийн нийтлэхэр буруу судаг, буруу суултын загварыг харж байна те. Доошгоо явуул суучдаг. За тэгвэл тэнд ширээн доогоор яг одоо зөв суулт маань харагч байна. Хэдүүлээ зөв буруу гэсэн хоёр суултаа 8 баллын газар хөдлөлийн жишрэл дээр тааруулаад туршиж харъя. Тээх үү? За. Чимэг үш манай. За та бүхэн сая харлаа тийм ээ. Ерөнхийдөө буруу суудсан байгаа хүний хувьд бол босч явах. За яг ингээ явган суултаар удаан байна гэдэг бол боломжгүй. Ер нь бол та бүхэнд юу гэж зөвлөх гэдэг нь газар хөдлөлийн жишрээ мэдрэлдээ шууд доошогоо суу. Алхаж явах бол боломж олдохгүй танд. Ус тэнцвэрээ олохгүй. Доошогоо явган суулаа мөлхөөд чамаагүй нөгөө хаана очих вүлээ? Аюулгүй байршилд очих. Аюулгүй байршил чи ямар хөхстэй вэ гэдүүлээ мэдчихэж байгаа те. Даацын антай цонх багтай, тэ тавилга идэрс багтай тийм газар байж таа. За нөгөө зөв суулаа гэдүүлээ сая харлаа те. Зөв суулсан дээр нь асуудал бэрхшээл байна уу? Тэр хүнд ямар ч одоо эрсдэл байхгүй байгаа даа шүү дээ тийм ээ. Хэрвээ ийм том ширээ байхгүй бол сандал доогоор ядаж толгоогоо оруулаад хоёр хөлнөөс нь яг атгах чинь. Тэгээд толгоо хоош нь жих маягтай. За та бүхэн энэ дээр нэг зүйлийг анхаараа тохоогоо гадагшлуулаад авах юм бол яах вэ? Дух чинь яах вэ хүмүүсээ? Шал руугаа наалдаад ойртоод байна. Хамгийн хүчтэй цохилт оргил таанаас орж ирэх юм. Шалнаас орж ирнэ. Тааснаас энэ доороос орж ирнэ. Тийм учраас тухайн ямаг шалнаас хөндөө байлгаа. Нүдний шилтэй хүмүүс бол нүдний шилээ аваад хажуудаа тавьчихж бас болно. За дээр нь энэ дээр бас нэг зөвлөгөө байна. Одоо настай хүмүүс байж болж байна. Ингэж удаан суух бас хэцүү. За эсвэл арай жоохон мах шөлтөө хүмүүс байж болж байна. Тэгэхээр ингэж суух хэцүү байгаа бол хажуудлаар хараа сууч болно. За та нааш хараад хоёулаа бас ингэж хажуудлаараа хараад сууч. Тэгээд гараа муу ялгаагүй. За ингэж зөв хоёр өвдгөө сайн авчиж өгдөө шил. За ингэж бас сууж болно. Арай нөгөө нэг настай хүнд бол илүү амар хялбар болдог. Тэр нь бага насны хүүхдтэй хүн бол бага насны хүүхдээ яг ингэртээ тэрвэрчгнэ шүү дээ. Ингээд энэ суултаараа манай хэд суух юм бэ шиг гэдэг манай иргэд маш сайн ойлгож аваарай.